Одоо сургуульд байгаа хүмүүс ядаж ингээ эцсийн ихтэйгаа те эцсийн их ингээ хайр халамжийг үзүүлж байгаа. За манай дээр байгаа хүмүүс нь болохоор бүр ингээ бага наснаасаа ч юм уу, өсвөр наснаасаа ч юм уу хайртай утны эцсийн ихээс ингээ нөгөө өнчрөл хагцал үүссэн юм хүмүүс байгаа болохоор сэтгэл зүйн маш юм гинтийн цочрол үүссэн байдаг. Хамгийн энгийн жишээ ярих юм бол одоо гэр бүлтэй эцсийн ихтэй хүмүүс хүнийг ингээ хайрлах, өрөвдөх те магадгүй найзтайгаа муудалцсан бол би ингээ найзаагаа гомдооч удаа гэдээ эргээд уушлах бүх зэрэг хүнийг хайрлах, ойлгох гэсэн мэдрэмж илүү давмгайдаг ч одоо инэрэнгүй байл. Гэтэл манай төвд байгаа дийлэн хүүхдүүд болохоор тийм хайр халамжаа багадаа мэдрээгүй хүүхд өөрийгөө болон бусдыг хайрлах тал дээр ерөн тутмаг байдаг гэсэн. Тийм тэр тал дээр асуудалтай. Би ингээд тархигдсан. Тийм болохоор тий бусдыг ингээ өөрсгөө байлгахын тулд илүү ингээд харьлаж гэдэг юм уу? Тийм ойлголт юу байд юм болов уу? Тэр бол тухайн хүүхдийн хувь хүнээс нь л хамаарах тухайн хүүхдийн ухамсараас даавал хасрамжийн газрын хүүхдүүд өөрийгөө жил өрөөл бусдыг хайрлахгүй гэсэн юм байхгүй тий. Тухайн хүүхдээ өөрийнх нь одоо нөгөө нэг эргэн тойрны заавал эцээ ихээс тийм хайр халамж бүрэн мэдрээгүй ч гэсэндээ одоо энэ хасрамжийн газар байгаа болохоор одоо та гээд нэг өрөөнд өдрөөр танилцсан бол одоо нэг өрөөнд 5-6 хүүхдээ нэг гэр бүлгээ амьдарч байгаа. Тэр нэг хариуцж байгаа нэг багш байгаа. Тэр багш нь болохоор тухайн хүүхдийн ээж аавын үрийг оролдог гэсэн. Одоо тухайн хүүхдээ хичээл номд нь явуулна, хоол ундын хамт хийн тий. Одоо эцсийнхээ хурлан суулган гэдэг ч юм уу тий. Одоо тэр багш тухайн хүүхдээ энийг шижин тасан зөгсчихэд. Тэгэхээр одоо тухайн бүлийн багш буюу ээж багш гэж ярьдаг байхгүй. Тэр хэдийн хэмжээний одоо хүүхдэд аюулгүй тий. Тийм аюулгүй инэшлэрүүлнэ. Тэр хэмжээр хүүхдэд бас багшаасаа суралцах боломжтой байдаг. Заавал нөгөө асрамжаа газар ихээрээ одоо нөгөө хайрлах инэрх гэсэн мэдрэмж байхгүй гэсэн баггүй. Тухайн хүүхдийн онцлогоо шалтгаална. Тэгээ тухайн багш тухайн хүүхдийн хэр хэмжээнд одоо нөгөө ойрчиж тасаж илүү ажиллаж, тэрнээс шалтгаалаа хүүхдээс ингээд багшаасаа суралцж яадаг гэсэн үг.